2018 оны 5 дугаар сар нэгэн залуу бүсгүй хоёр шөнийн цагаар сүнс сүудэртэй гэгддэг гэрэлт цамхаг руу жижигхэн завиар очиж замдаа бичлэг хийн олон нийтийн сүлжээнд оруулсан. Үүнээс хэдэн минутын дараа гэрэлт цамхаг дээр ирсэн хойноо тэнд агуулсан зураг олон нийтийн сүлжээнд байршуулад 5 минутын дараа л гэхэд эмэгтэй ямар нэгэн ойлгомжгүй шалтгаанаар ээж рүүгээ ар араас нь 7 дуудлага хийсэн байдаг. Гэвч шүн байсан тул ээж нь унтаад охиныхоо сүүлчийн дуудлагуудад хариулж чадаагүй юм. Энэ л ойлгомжгүй дуудлагуудын дараа бүсгүй залуу хоёр ор сурггүй алга болж тэр орой сүнс сүудэртэй харагдсан гэгддэг гэрэлт цамхаг дээр яг юу болсон талаар хинч хариулт өгч чадаагүй. 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 21 настай София Маккена болон түүний найз 20 настай Спенсер Макфорд нар жижиг заваар эргээс 1.5 км-ийн зайтай орших Лейж Лайтхаус гэх гэрэлт цамхаг руу явцгаасан байна. Энэ цамхаг нь сүнс чөтгөртэй гэгддэг бөгөөд янз бүрийн учир битүүлэг зүйлс болдог гэж нутгийн иргэд итгэдэг гэрэлт цамхаг юм. Сүнс сүудэртэй гэх энэ л нэр хүнд нь олон тооны адал явдал эрэлхийлэгчдийг гэрэлт цамхаг дээр ирэхэд хүргэдэг байна. Тэнд сүнсний ангуучид гэх хүмүүс олон тоогоор очиж энэ талын алдартай нэвтрүүлэгч хийгдэж байсан газар юм. Гэрэлт цамхагийн түүх товчхондоо бол 1909 онд анх баригдан ашиглалтанд орж цамхагийн анхны харуулуудын нэг Эрни гэгчтэй холбоотой түүх гэжээ. Эрни бусад гэрэлт цамхагийн харуулуудын адил цамхаг дээр ээлжээр олон хоног ажилладаг байсан ба нэгэн өдөр тэндэ байхдаа эхнэрээсээ өөрөөс нь салж байгаа талаар эхнэр нь өөр хүнийг дагаад явж байгаа талаар захидал авсан байна. Гэрэлт цамхагийн харуул Эрни сэтгэл гутралд орон цамхагийн орой дээрээс өсөрч амиа өгүүлсэн юм. Энэ цагаас хойш дараагийн харуулууд ганцаараа байгаа хэрнээ өөр хэн нэгэн байгаа мэт алхаас сонсох, сүүдэр дүрс харсан гэх мэт яриа гарах болсон гэдэг. Хэдийгээр цамхаг 80-аад онд бүрэн автомат болж харуул хэрэггүй болсон ч учир битүүлэг явдлууд төгсөөгүй бөгөөд шөнө гэрэл нь өөрөө анивчаад дэрэгдүрээ өнгөрч буй онгоц завиудыг дуудаад байгаа мэт байдаг гэсэн юм. Энэ нэр хүнд нь ч гэрэлт цамхагыг жуулчдыг татах хотын нэгэн сонирхолтой газар болгосон байна. Тэр орой Софи бүсгүй өөрийн багын найз Спенсерт маш их итгэж байсан гэлтгэх зүйл нь далаад жижигхэн заваар явхдаа аврах хантаац ч өмсөөгүй нотлох бөгөөд Спенсер ч багасаа далаад өссөн гэж хэлж болохоор туршлагатай загасчин далаачин залуу байсан гэжээ. Олон нийтэд ил болсон мэдээллээр тэд иргэдээр байх кампусаас шөнө хулгайгаар жижиг зав авч явсан нь тогтоогдсон байна. Гэрэлт цамхаг явах замдаа София бичлэг хийж түүнийгээ Snapchat аппликейшнд нийтлсэн юм. Бичлэгт бид завны урд хэсэгт сун сэлүүрдэх Спенсерийг араас нь харж байна. Энэ бичлэгийг нийтлснийхээ дараа тэд гэрэлт цамхаг дээр ирж шөнийн тэг 2 цагт София энэ зургийг мөн Snapchat-ад оруулав. Тус зураг бүсгүйн оруулсан хамгийн сүүлчийн зураг болсон бөгөөд үүнээс цааш юу болсон талаар одоо хэрэн тодорхойгүй байна. Зурагт нийтлэгдээд 5 минутын дараа буюу 2 цаг 5 минутанд Софиягийн ээжийн утсанд дуудлага ирсэн нь хожим тогтогдсон юм. Шүн байсан тул ээж нь унтаад утсаа аваагүй бөгөөд маргааш өглөө нь л харсан ба 7 дараалсан дуудлага тухайн үед танихгүй дугаараас буюу хожим тодорхой болсноор Спенсерийн утаснаас ирсэн байв. Спенсер Софигийн ээжийн утсыг мэддэггүй байсан нь энэ дуудлагыг Софи бүсгүй л ээж рүүгээ Спенсерийн утсаар араараас нь залгасан гэлтгэж байсан юм. Гэвч яагаад юу болсон болоод бүсгүй инээмсэглэн авахулсан зураг оруулснаасаа 5 минутын дараа ээж рүүгээ ямар нэгэн аюултай зүйл болсон мэт шөндөөлөөр 7 удаа дараалан залгсан байж болох вэ? София болон Спенсер гэрэлт цамхагнаас ахин амьд мэд хизэж иргэн ирээгүй юм. Маргааш өглөө Спенсер маш чухал ажилтай байсан ч түүндээ очиогод аав нь гайхан цагдаад мэдэгдсэн байна. Охин нь сургуу болсонд Софигийн ээж ч мөн адил маргааш нь цагдаад мэдэгдсэн байдаг. Залуусыг хамтдаа сургуу болсон талаар цагдаа нарт тодорхой болох үед эрен хайх ажил эхэлсэн юм. Тэр хоёрыг алга болоод маргааш нь мөн 2 загасчин усанд алга болсонд тэдний эрен хайх ажиллагаа мөн эхэлж зэрэгцээд 4 хүнийг эрен хайцгааж байлаа. Эхлээд цагдаа нар Софи болон Спенсерийг хамт байсныг тогтоож залуусыг тэр орой иргэдээр 9 минут ирээд одоо болтол хаа нэгтэй хамт байгаа байх гэж үзэн нөгөө алга болсон 2 загасчин руу илүү анхаарлаа хандуулж байсан ч дараа нь Софи болон Спенсерийг ч эвгүүцсэнийг ойлгон зохих анхаарлыг хандуулж эхэлсэн юм. Эрэл эхлээд удалгүй маргааш нь л гэхэд Софи болон Спенсерийн сууж явсан завийг гэрэлт цамхагнаас 30 орчим километрийн зайд арал дээр байхыг нь олжээ. Завийг эрлийн ажилд сайн дураараа оролцож байсан хувийн онгоцныхоо олсон юм. Тэдний хулгайлан хэрэгэлсэн завь нь олдохдоо хөмөрсөн байдалтай иргэдээр хэвтэж байв.
Мөн завин дотор сэлүүр нь хугархаа байдалтай олдсон гэжээ. Завь олдох үед зургийг нь дарж мөн хурууны хээ гэх мэтчлэн шинжилгээ шалгалт хийгдсэн юм. Хурууны хээг яг хинэх гэдгийг тогтоож чадаагүй ба Спенсер Софи хоёрыгч байж болно өөр хэн нэгнийгч байх боломжтой гэв. Мөн завь олдсон арлын ойр орчимд яагаад ч юм эрглийн ажил төдийлөн хийгдээгүй байна. Завь олдсны дараа мэдээж залуусыг тэр шөнө завнасаа унаж живцгээсэн гэх дүгнэлт дэвшүүлсэн юм. Софи болон Спенсер нар сургаггүй болоод 12 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр загасчдын завь Спенсер Макфордын цогцыг олжээ. Цогц олдсон газар нь гэрэлт цамхгаас 6 км зайд завь олдсон арлуудаас эсрэг зүгт байх өөр арлуудын ойр орчмоос олдсон байна. Софи Спенсер хоёртой ойролцоо хугацаанд сургаггүй болсон хоёр эрэгтэн цогцуудыг ч мөн 2-7 хоногийн дотор тус олсон байдаг бол Софи бүсгүйг л олж чадахгүй байлаа. Тэд алга болоод сарын дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 27-нд сүнстэй гэгдэх Lage Lighthouse гэрэлт цамхгийн Facebook хуудсанд аялагчдын фото зургууд шинээр нэмэгдэн орсон юм. Эдгээр зураг донд цонхны рамны завсар байх нэгэн саарал даавуу альчуур шиг зүйлс олонний анхаарлыг татав. Хүмүүс энэ даавууг Софигийн гэрэлт цамхаг дээр ирээд авахулсан зураг дээр өмссөн байгаа саарал цамцтай ижилхэн байгааг анзаарсан байна. Гэвч энэ зураг тэднийг алга болоод сарын дараа хийгдэж Facebook-т орсон бол энэ зургийг анзаарч Софигийн тэр орой өмссөн байсан цамцтай ижил байгааг нь 3 сарын дараа л хүмүүс анзаарч очихт нь энэ даавуу нь байгаагүй гэв. Тэгэхээр энэ даавуу яг юу байсан? Софигийн цамц мөн эсэх талаар мэдэх ямар ч боломжгүй болсон юм. Мөн албан ёсны цагдаагийн мэдээлэлд гэрэлт цамхгийг нарийн шалгасан талаар мэдээлэл огт байдаггүй гэсэн бөгөөд тэд шууд л золгүй явдал гээд цамхагт үзлэг шалгалт төдийлөн хийгээгүй гэх мэдээлэлч бий. Одоо энэ нэргийн талаарх ерөнхий таамаглалтай танилццгаая. Нийтэд ил байгаа мэдээллээр Софи Остин гих залуутай хосын харилцаатай байсан. Харин гэрэлт цамхаг руу хамт явсан Спенсер нь зүгээр л найз нөхдөд харилцаатай байсан залуу гэжээ. Энэ талаар хамгийн анх найз залуу Остин нь өөрийн сошиал хуудсанд бичсэн байна. Залуус алга болоод удаагүй байхад Остин тэднийг хосууд байсан мэтэр битгий бичээд бай. Софи түүнд нэг биш удаа тэд жирийн найзууд байх болно гэдгээ хэлсэн. Би 4 жил гарan Софигийн найз залуу байсан. Тэр оройч тэд хамт байсан нь биел зөвшөөрсөн гэх утгатай зүйлс бичсэн юм. 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр буюу Софи алга болохоос 3-7 хоногийн өмнө Софи Дион гих өөр нэг залуутай уулзаж байгаад Остинд баригдаж тэдний хооронд томоохон маргаан болсон талаар гэрчүүд хэлж байлаа. Тус маргаан нь зодон болж Софи энэ талаар цагдаад гомдол гаргасан байдаг ба цагдаад өгсөн мэдүүлэгтээ Остин хаалгыг нь эвдэх гэж оролдсон. Түүнийг хил амаар доромжлон алхахыг завдсан гэх мэтэр ярьсан байв. Энэ явдлаас ч өмнө хосуудын харилцаа муудаж байнга зодон цохионтой хөрч байсан гэдэг. Бүсгүй цамхаг руу яваад маргааш нь таг байсанд Остин эхлээд түүнлүү залгаад утсанд болохгүй болохоор нь ээж рүү залгаж асуусан байна. Ээж нь харин охин нь огт холбогдоогүй талаар хэлж шөнө үл таних дугаараас өөрлөн олон удаа араас нь залгасан ч дуудлагыг огт сонсоогүй талаараа хэлсэн юм. Ээж нь мөн өнөөх дугаар руу эргүүлэн өглөө нь залгахад Спенсер гихчин дууц шууданд холбогдоод байсан гэжээ. Остин болон Софи нар тухайд хурцтмал харилцаатай байснаас болж хүмүүс Остиныг Спенсерийн үхэл болон Софигийн сургуу болсонтой холбон үзэж эхэлсэн юм. Энэ хэргийн талаар мэдээлэлтэй сайт форумууд дээр хүмүүс Остин Софи Спенсер хоёрыг харддаг байсанд тэр орой гэрэлт цамхаг руу явх үед нь мэдэж тэнд нь төрүүлж очин отож байгаад тэдэн лүү дайрсан байх гэцгэж байв. Остин тэр хоёрыг хөнөөж ус руу хийчихэд Спенсерийн утсаар Софигийн ээж рүү мөрлөгийг төөрөгдүүлэх гэж залгсан байх ч гэсэн юм. Гэвч Спенсерийн цогц олдох үед огт гадны нөлөө тогтоогдоогүй бөгөөд залуу усанд живж нас барсан гэх дүгнэлтийг шинжлэхэд гаргасан мөн мартаж болохгүй. Өмнө дурдсанчлан эрлийн эхний өдөр эрен хайх ажилд оролцож байсан онгоцтой сайн дурынхан Спенсер болон Софигийн сууж явсан завийг олсон гэдэг нь Остин Афтагаа хамт хувийнхаа онгоцоор ирж байгаад завийг олсон нь тэр байж. Энэ мэдээлэл мөн хүмүүс тун хачирхалтай санагдаж байсан ч энэ нь мөн тохиолдолж байх боломжтой юм. Хууль хүчнийхэн энэ хэргийг ямар ч гэмт хэргийн шинжгүй, золгүй явдал гэд хаасан байна. Спенсерийн тухайн орой өмсч авсан футболк гэрэлт цамхаг дээр ирж буй завинуудыг холбож тогтоодог төмрөөс уяатай олцсон. Тэд завиа урсгаад явуулчихгүй тулд олсны оронд футболкороо уйсан байх гэж таамагласан юм. Софигийн сүүлчийн зураг дээр харагдах орох хориотой гих энэ бичиг гэрэлт цамхаг руу дээш гардаг шатны дэргэд байдаг тул
тэд дээш гарсан байх гэж таамагладаг. Харин энэ зураг Snapchat-д ороод 5 минутын дараа л гэхэд бүсгүй ээж рүүгээ залгасан гэхээр энэ хооронд л тэдэнтэй ямар нэгэн зүйл тохиолдсон гэлтгэж байна. Энэ зураг залуус гэрэлт цамхаг дээр ирээд дээш гарахаасаа өмнө хийгдсэн үү? Эсвэл буцаад буух үедээ хийгдсэн үү гэдгийг тодорхой бус байгаа юм. Хэрвээ тэд энэ зургийг ахуулаад дараа нь дээш гарсан бол дээр ямар нэгэн зүйл болсон. Харин эсрэгээрээ бууж байгаад ахуулаад зургаа постлсон бол доор завирууга магадгүй суух үед нь ямар нэгэн зүйл болсон гэлтгэж болно. Магадгүй залуус футболкороо завиа уйснаа тайлах үед завиа алдаж залуу сандарсандаа завиныхаа араас ус руу өсрөн орсон байж болох юм. Энэ үед бүсгүйд Спенсерийн утас байсан тул тэр яагаад ч юм 911 рүү биш ээж рүүгээ сандарч залгасан. 911-т биш ээж рүүгээ залгасанг нь мөнч тайлбарлах орлого байдаг нь. Магадгүй залуус тэр шөнө хориотой бодис хэргэлсэн. Мөн завинч хулгайн зав байсанд 911-т биш ээж рүүгээ залгасан байх гэх таамаглал дэвшүүлдэг байна. Спенсер ус руу орсон ч хүүтэн давлгаа ихтэй усанд харанхууд завиа авч чадалгүй живж эхлэх үед бүсгүй нэг бол түүнийг аврах гэж эсвэл санамсаргүй байдлаар ус руу унаж тэд хамтдаа живсэн байх гэдэг нь хамгийн логиктой таамаглал болж байгаа юм. Тэднийг тэр орой хориотой бодис хэрэгэлсэн гэх таамаглалч тийм боломжгүй зүйл биш бөгөөд Софигийн ээж түүнийг амьдралынхаа асуудлуудаас болж согтууруулах ундаа мансууруулах бодисууч хэрэглэж байсан гэжээ. Мөн гэрэлт цамхаг дээр камерууд байсан ч энэ камерын бичлэгийн талаар ямар ч мэдээлэл гараагүй нэг бол залуус камерт харагдахгүй хэсэгт очиод бичлэгт огт өртөөгүй тул энэ талаар мэдээлэл огтоос байхгүй. Эсвэл камер зүгээр л ажиллахгүй байсан гэх таамаглал дэвшүүлсэн байна. Энэ хэрэг үнэхээр золгүй явдал байсан бол Спенсер болон өөр хоёр ирийнч цогц олдсон хэрнээ Софигийн цогц яагаад огт олдоогүй гэх асуулт мөн хашгиралтай байгаа юм. Энэ хүрээд өнөөдрийн хариулт үгөө төгс төгсөж байна. Та бүхэн сэтгэлдээ комент хэсэгт бичээрэй. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзах болно. Баяр та.